20 дугаар зуунд устж мөксөн амьтад 3 дугаар хэсэг. Тарпан адуу. Тарпан хэмээх жижиг зэрлэг амьтан орчин үеийн адууны өв бөгөөд тахны ойрын төрөлд тооцогддог. Харамсалтай 19 дугаар зуун хүртэл байгальд сүрэг сүргээрээ таарлддаг байсан тарпан хэмээх зэрлэг адуу хүн төрлөختөн үгүй хийсэн юм. Тарпан нь турк хэлээр бүхий л чадлаараа давхих гэсэн утгатай юм байна. Адууны өвөг гэдэг жижигхэн тэр амьтан баруун Европ, тэр дундаа Оросын Европ талын хэсэгт нутгалдаг байсан бөгөөд Төв Европ, баруун Сибирь, баруун Казахстаны тал ой хэрээр идэж шилдэг байжээ. Эдгээр адуудууд маш хурдан давхидаг байсан аж. Өвөл өссөн адуунууд хоттой хононд зориулан бэлдсэн өвсийг идэж, зууны улиралд айлын адуунуудыг хөөж явдаг байжээ. Өвсний хулгайчийг барих нь олон хүний хувьд зугаа нэр төрийн хэрэг байж. Тарпаны мах их амттай байсны улмаас ихээр агнах болжээ. Төв Европт атар газар эзэмшиж эхэлснээс хойш ойн тарпанууд алга болж 16-аас 18 дугаар зууны үед энэ твийн дорнод хэсгээр устан үгүй болсон байна. Хамгийн сүүлчийн ойн адууг 1814 онд өнөөгийн Калининград муж орчимд бууджээ. Харин тал хэрээр амьдардаг зэрлэг тарпан адуунууд арай удаан амьдарч байсан бөгөөд 19 дугаар зуун хүртэл тарпаны сүрэг байгальд таарлаж байсан гэдэг. Гэвч энэ төрлийн адууны хамгийн сүүлийнх нь 1918 онд өгснээр бүрэн устжээ. 20 дугаар зууны эхээр тал нутгийнхан галшуулсан тарпануудын үр төлийг ашиглан шинэ үйлдвэр гаргаж авчээ. Энэ үйлдвэр нь гадна байдлаараа тарпантай адилхан ч генетикийн хувьд адилгүй байж. Харамсалтай нь тарпан нь 19 дугаар зуунд бүрэн устсан тул тарпаны хоромсоомын тоог тодорхойлж чадаагүй юм. Додо шувуу. Додо шувуу нэгэн төрлийн нисдэггүй шувуу юм. Тэд энэтхэгийн далайн Маврикийн арал дээр амьдарч байсан ба бутлаг модтой халуун бүсийн ойд амьдардаг байжээ. Тагтааны төрөл болох тус шувуу нь ойролцоогоор 1 м өндөртэй 20 кг орчим жинтэй үр жимсээр хооллож газарт үүрээ засаж амьдардаг байв. Додо шувуу хүнээс бишүрхэж айдаггүй байжээ. 16 дугаар зуунд хүмүүс додо шувууг ихээр агнаж махыг нэдэн тэдний арал дээр аваачсан нохой болон гэрийн амьтад түүний өндөг дэгдэхээгээр хооллосоор додо шувуу хурдацтай цөөрч 1681 он гэхэд бүрмөсөн устжээ. Додо шувууг устгахад хүний хүчин зүйл нөлөөлсөн тул хүнээс болж устсан амьтдын жишээ болгон яригдах нь олонтой. Ийхүү Маврикийн арал дээр олноороо байсан нисдэггүй додо шувуу 200 жил хүрэхгүй хугацаанд мөхжээ. Бар 20 дугаар зуунд Явагийн, Кавказын, Балийн гэсэн барын 3 төрөл устжээ. Эдгээрээс хамгийн жижигх нь болох Балийн төрлийн бар мууртай их төстэй 65-аас 100 кг жинтэй байжээ. Бали арлын оршин суугчдын домог хуучранд барыг гайхалтай хүч чадлын бэлэг тэмдэг гэж онцолдог байж. Балийн баруудыг үе олноор устгах эхлэлийг баруун Оскар тавьж исэн гэдэг. 1911 онд бар устгаж эхэлсэн бөгөөд энэ явдлаас хойш 20 гаруй жилийн дотор л Балийн бар устдан үгүй болжээ. Хамгийн сүүлийн эмгэгчин барыг 1937 оны 9-р сарын 27-нд бууджээ. Гайхалтай нь баличууд өөрсдийн гэмт үйлдэлийг мартах гэж оролдсон. Балийн бартай холбоотой баримт бичгүүд, урлагийн бүтээлүүдийг бүгдийг нь устгасан гэдэг. Кавказ орчмын бар Дундад Аз, Иран Кавказын голын эрэг дагуу амьдардаг байжээ. Тод шаргал өнгөтэй энэ барны чин ойролцоогоор 240 кг. Амурын болон Бенгалийн төрөл зүйлийнхээ дараа орох хамгийн том бард тооцогддог байжээ. Энэ бар хоногт 100 км замыг туулан аялах дуртай байснараа Тэнмэл барс нэр авсан байдаг. Нутгийн оршин суугчид энэ барыг аюултай гэж үзэлгүй хэдэн зууны туршид зэрэгцэн амьдарсаар иржээ. Тэрч бүхэл исламчууд амьд амьтныг дүрслэх нь хориотой байдаг ч аюулгүй гэж үзсэн энэ барыг дааван эдлэл хийсэн дээр дүрсэлдэг байсан гин. Энэ төрөл аажмар устан үгүй болжээ. 1883 онд цэргүүд нутгийн оршин суугчдын хүсэлтээр Ташкентны бүст бар барихаар болжээ. Мөн 1906 онд мөн л тэр хавьяас нэгэн тайж бар будаж байжээ. Хамгийн сүүлийн Кавказ орчмын барыг 1957 онд Аму дарягийн орчимд харж байжээ. Түүнээс хойш хүмүүс голын эрэг дагуух атар газрыг эзэмшин хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах болсноор бүхий л зэрлэг гахай өслөг амьтад идэх хоолгүй болж дөрвсөн гэдэг. Яваны бар газар тариалан хөдөө аж ахуйн хөгжлийн хүлд золиослогдож устж үгүй болсон амьтдын нэг юм. Эдгээр барууд Индонезийн Ява аралд амьдардаг байсан бөгөөд хамгийн сүүлд тэднийг Ява арлын хамгийн өндөр хэсэг дээр харжээ.
1984-өөс 1993 оны хооронд Эрдэмтэд түүний уул мөрийг хайсан боловч огт олоогүй учраас устдаж үгүй болсныг нь зарласан байна. Харин Явагийн оршин суугчид Явагийн бар бүрэн устсан гэдэгт одоо хэрнээ итгэдэггүй. Хэдийгээр хамгийн сүүлийн бар 1979 онд үзэгдсэн ч одоо хүртэл устдаг алга болсон энэ аратан энд тэнд үзэгдсэн тухай цуу яриа л гарсаар байдаг.